Яасан таад молигдуулсан уу? Би байна. Би. Ир хүн байна. Эмэгтэй хүн гэж бодсон та нар. За яаж ин сайхан Монгол убаа харагдаж байна. Савхтай юу савхтай. Джинстэй юу джинстэй. Мартинстэй юу мартинстэй. Гаранда тамхитай юу тамхитай. Бас худлаа он зүйлтэй юу зүйлтэй. Гаранда бүгжтэй юу бүгжтэй. За нэг юм Монгол убаа. Али Монгол мама хараа. Яа, Монгол мама. Болтотой юу, болтотой. Мартинстай юу, мартинстай. Эргэлдэл чинь. Том гидстэй юу, том гидстэй. Baby мама. За би тэр одоо тийш гарч хүүхдээ хэмиг бэлтлээ. Зөндөө мавлаа. Тэг битэрийн сонирхож байгаа ор болохоор яг энэ ор байна. Ингээд харахад энэчнээс энэ хүртэл яг энэс энэ хүртэл айгуу жижигхэн зайтай юм шиг мөртлөө хүүхэд томроод өндөр болох тусам энэнгээр ингээд доош нь багасгаад улам юм өндөр болгочих болох юм байна. Тэгэхээр энэ айгуу зүгээр санагдлаа. Сэрэм төжаал нод. Аимшиг кино шиг. Эвгүй харагддаг шар. Гурван давхар нь тэр чигтээ хүүхдийн давхар. Тэгсэн чинь ардаа гурван давхартай ийм том хүүхэд тоглоулдаг хэсэгтэй юм байна. Янзын юм байна. За манай мама тэнд явчих. Ой мама. За хүүхдээ хэмээг гээд бараг тэрэг дүүр юм авчлаа. Гэртээ харж чад бүгднийг сайхан тайлбарлана. Сая машина авах гэж жоохон төөрлөө. Лифтнээс гарч ирээд машина харсан чинь баярлалдаг шүү дээ. Hi guys. За битэрээ штэ битэр бүр шинжил болохоос өмнө шинжлэх уур амьсгалыг гэртээ оруулсан. Харах уу? Цэрэн яаны иймэрхүү жижигхэн уур амьсгал орцсон байна. Тэгээ тэрнээс гадна битэр өнөөдөр шинэхэн дөрөв хүүхдийнхаа бэлтгэлийг бас баг зэрэг хангалаа. Babe. Цаанаас нөгөө хүүхдүүдийнхаа юмнуудыг аваад хүрээд ирээч. Хүнд байвал нэгээр нь аваарэ. За, тэгээд хүүхдийн дэлгүүрийг нураачаад ирсэн битэр. За. Яа. Ямар их юм аа. Нэг тор, хоёр тор. Өшөөж байгаа шүү дээ, тий. За, 3 дахь тор нь байна уу? Хэдэн тор юм баг болоо? 3. Яа, байна. Бас нэг цүнхтэй юм байна. Болцсон аа. За, тэгээд битэр авсан юмудаа эхнээс нь сайхан задлж үзүүлнэ. Дандаа л хүүхдийн юмнууд байгаа. Тэрнээс гадна манай хүний эмнэлэг твтэх бас нэг бага зэргийн хэрэгсэл энэ төр байгаа. Удахгүй одоо барыг сар хүртгүй хугацааны дараа төрөх гэж байгаа учраас битэр юмнуудаа бэлдээ дээ. Цамд очиод байж байгааг хараад байгаа. Тэр мама заамаа гэж бичсэн дэр хар та. Baby. Удахгүй төрөхөө тэр уншиж штэ. Тэр дүрэл төрнө. За тэгээ битэр өнөөдөр хүүхдийн дэлгүүр орсон. Хүүхдийн дэлгүүрт ороод ойролцоогоор 3-4 цаг байсан баг тий. Тэгээд хүүхдийн дэлгүүрт 3-4 цаг байгаа жоохон ядарсан ч гэсэн айгуу жаргалтай ядарсан. Манай охин маань
бодохгүй төрөх учраас охиныхоо төлөө юу гэж ядрах вэ? За тэгээд дээрэс нь шүү дээ битэрийн авсан зүйлийн ингээд энэ нөгөө нэг юу баримт нь. Тэгээ баримт нь шүү дээ нийтдээ 39 төрлийн барааг 110,141 yen-ээр авсан байна. За тэгээд эхлээд хэвлээ том зүйлээсээ тайлбарлаад явах тий. Томоосоо игээд шууд энэ доторыг явуучих. За энэ битэрийн хүүхдтэй авсан байна. Ван байна. Тэгээ ван биш тий дотроо энэ бас нэг юу мөгийн энэ юу вэ? Энэ юу гэдэг вэ? Pampers. Pampers тэгээд энэ дотор ямхуу байдаг вэ гэхлээр шүү дээ тий. Ийм энэ чинь ингээд нэг юм тоглор юмтай энэ чинь ингээд доошоо булгаж муулахгүй шууд тэгэлж зориулттай. Тэгээ энэ доор нь болохоор энэ харж байна уу? Энэ нь болохоор нэг усын гоожуулдаг нь. Тэгээд энэ чи юу лээ хэдээс хэднээс нэг вэ? Шин төрөөд төрснөөсөө хойш дөнгөж төрсэн хүүхдээс 5 сар хүртэлх хүүхэд хэмжих юм байна. За ямар ч байсан. Гэтэ энэ айгүй хямдхан 2 гэдэг чинь Монгол мөнгөөр за шууд би Японоор нь хэлээд явчихна. Гэтэ бичлэгэндээ болохоор дээр нь монголоор ингээд төгрөгөөр нь оруулаад явчих тий. За энэ болохоор ерөөсө 200-300 yen. Айгүй хямдхан байсан. Ганц удаа хэрэглэсэн ч гэсэн хамаагүй бараг хамтаар. За дараагийнх нь юу вэ? Энэ алчуур банны нөгөө алчуурнуудын сет. Чангараарай. Алчуурнуудын сет. За яадаг алчуурнуудын сет юм? Энэ ингээд том банны алчуур нь. За. Тэгээд тэр ингээд юм жижигхэн алчуурнууд байлээ. Бодвол бас энэ хэрэгтэй юм билгүй. За тийм байна. Ямар ч гэсэн энэ чинь нэ шүү дээ тий. 8 төрлийн сет байгаа юм байна. 8 төрлийн жижигхэн томоосоо эхлээд жижиг хүртлээ бүх төрлийн даавнууд байгаа юм байна. Даавнууд алчуур гэх юм уу? Усанд ороод гарч ирэхэд арчхад зориулсан алчуур. Тэгэл бодвол нус гээл одоо бүхэл төрлийнх нь байгаа хта. Ямар ч байсан 8 төрлийнх. Дөнгөж төрсөн хүүхдэд зориулагдсан. Энэ нөгөө нэг юу үлгий ч гэжтэй нөгөө гадуурх юм. Одоо энэ зурган дээр байгаа шиг нөгөө гадуур нь ингээд зүгээр ингээд үлгийний оронд ороочтой юм шүү дээ. За энэ шууд зургийг нь харж байгаа. За ингээд харагдаж байна. Ингээд хүүхдээ ингээд ороочдог даав. Тэгэнгүүтээ энэ ингээд харангууд энэ ингээд толгойных нь хэсэг нь ингээд энийг одоо оролцдог. Тэгээд энэ аягүй юм зөөлхөн материалтай дулаахан. Тэгээд хаашаашаа 80 см хэмжээтэй гинэ. За энэ дэр байна. За энэ дэр чи яадаг дэр лээ? Нөгөө энэ нүхэнд нь толгой нь ороод тэгээд нөгөө толгойн юм янз янзын хэлбэрт орохгүйгээр ингээд гоё зөөлхөн байдаг юм шиг л. Тийм байна. За энэ дэр тайлбар дээр нь болохоор ингээд ийм U англ U хэсэгний тийм хэлбэртэй тэгэнгүүтээ яг ингээд нөгөө хүүхдэд хэвтэнгүүд ерөөс хоёр тишээ хөлбөрөхгүй зориулттай. Одоо ингээд зургийг харангууд байна шүү дээ. Нэг иймэрхүү. Энэ донд ингээд хүүхд орших нь шүү дээ. Тэгэнгүүт энэ чинь яг юм нэг хонхорхоотой. Тэр хонхорхоонд нь болохоор толгой нь оруулна. За нэг иймэрхүү дэр байна. Хүүхдийн дэр байна. Нөгөө нэг body ийм ханцуугүй өмдгөө тэгээд ийм хүзүүний ийм шүлсэвч тэгээд гарандаа идэг нөгөө юу бэл ингээд сетэр 6 төрлийн юм байна шүү. Тийм 6 төрөл. За бас ингэж харуулчих. За энэ болохоор ингэж хүүхдийн 6 төрлийн сет байна. Ойрхоноос харж байна. Харагдаж байна. Ханцуугүй тэгэнгүүтээ нөгөө нэг тийм бүхэл төрлийн юмнууд нь байгаа юм байна. 6 төрлийн хүүхдийн өмсөх хувцас байна. Я энэ юм байна. Манай хүүхдийг том гэдэг нь айгүй юмрхүү том юм авсан. Жогон томтгол ах ихтэй. Бараг өмсөөл удахгүй томорчин дөө тий. Эмнэлээс гарахт нь нөгөө нэг өвөл яг нөгөө энд чи яг хүүтэн биш үү 1 сард. Тийм болохоор шууд энд нь хийгээд өмсүүлээд
Тийм ээ тий. гаргачих гэж бодсон. Ийм хөрх анар та харж байна. Дээр ийм чихтэй. Тэгээд ингэнгүүтээ шүү дээ. Энэ аюу хөргөн таалагдсан нь болохоор энэ хөлн нь шүү дээ. Энэ хөлнийхэн хэсэгт нь болохоор готл мотл шаардлагагүй юм битүү. Тэгэнгүүт энийг ингээд эргүүлчингүүд шууд ингээд хөлн гараад ирнэ. Тэгээд буцаагаад ингээд эргүүлчингүүд ингээд байхгүй болчихсон. Гар нь бас яг адилхан. Ингээд гар нь ингээд гарч ирнэ шүү дээ. Тэгэнгүүтээ ингээд эргүүлчингүүд салхи малх нэвтрэхгүй ингээд байхгүй болчихсон. Энэ аюу хөрх. Нэг ийм хөрх юм авсан. За дараач. Миний хөхний юу лээ памперс. Хөхний памперс. За нэг суу гоожхоор яадаг уу тий? Тийм суу гоож болохгүй. Ингээд левчгийн дотороо хийчихдэг памперс. Ааха. За энэ үнэн байхгүй юм тий. 126 ширхтээ гэсэн айгүй. За дараач яах вэ? За нэг нь болохоор нөгөө хүүхдийн хувцсыг угаадаг бодис бок гэх юм уу? Аа. Тийм. Энэ гэхдээ айгүй сайн юм шиг байлээ. Монголд бас айгүй зарагддаг болсон юм шиг байлээ. Хүмүүс амар хэрэглээдсэн. За ямар ч бас номер 1 гэж юм. Тэгэнгүүтээ хүүхдийн хувцс угаадаг шингийн юм байна. Монгол бас зарагддаг юм шиг шүү дээ. Би энийг эхнэргээ байхгүй оронд нь нууцаар авсан. Хүүхдийгээ Винни Пүүхэд дуртай болгоно гэж бодод. Тэгээд ингээд голоос нь ингээд бариад ингээд шажигнадаг. Ийм тоглоом авсан. Яа, ийм хөрх маймс. Татагаа чсэн сэж битгэх юм. Нарта ийм хөрхэн жижигхэн аймс. Яа дараагийнх нь. Дараагийнх нь ийм угчны сүүний сав. Угчны сав. Угчны сав авсан. Энэ онгойлох юм. Дараа нь онгойлох юм. Энэ нь болохоор шүү дээ тий. Энд чинь ингээд хэмжээстэй хэдэн зуун грамм орно гэд хэмжээстэй. Тэгэнгүүтээ энэ нь болохоор төрөөд шууд 0 сартаагаас нь эхлээд ашиглах боломжтой гэж байгаа байхгүй. Тэгээд тий. Пигион гэдэг. Пигион биш, пижон юм биш үү? Пижон юм уу? Пижон. Тийм пижон юм биш үү? Пижон гэдэг энэ брендийнх юм байна. Тэгээд энэ нь болохоор шүү дээ. Яг энэ өөртөө энд байгаа соосг нь болохоор зөвхөн 0-оос 4 сар хүртэл хооронд хэрэглэх боломжтой. Тэгэнгүүт энэ нөх нь болохоор аягүй жижигхэн байдаг. Тэгээд 4 сараас 6 сар хүртэл болохоор дахиад энэ угжийг ингээд сольчихно. Эннийх нь болохоор нэг нөх нь арай том болоод авчна. Тэгээд 6-аас 9-гээ дахиад өөрчлөлтөй авчдаг юм билээ. Нөгөө ингээ авчдаг юм. За. За энэ болохоор манай хүүхдийн нэг хэсэгтээ хэрэглэх соосгүй байна. Бас хэдэн сар хүртэл хийв. Энэ болохоор 6 сар хүртэл юм байна. 0-оос 6 сар хүртэл гэж байна. 6 сар хүртэл хэрэглэх юм байна. Тэгэнгүүт ингээд хүүхд чинь ингээд сооско өгч байгаад ингээд унгаачдаг шүү дээ тий. Тэгэнгүүт нь тэрнээс нь сэргийлээд ийм уяатай. Энэ уяаг нь энэ холбонгуудаа энэ нэг хавчаар байгаа байхгүй. Тэрийг ингээд өөрт нь ингээд энэ тэнд ингээд нэг хавчаа тогтоочдөг. Тэгээд унгаасан ч гэсэн алга болохгүй аюу амар. Тэгээ энэ бас 0-оос гэж байна. Хайчилдаг хүмүүс нь. За энэ бас ингээд 0 сартаагаас эхлээд хэрэглэх боломжтой хумсны утга байна. Нэг жижигхэн хөөрхөн. Яаж хумс момсыг авнаа. Тэ? За ямар ч бас нэг юм болох л бах та одоо. Бүгд л анханасаа туршдахгүй л эхэлдэг юм шүү дээ. За тэгэнгүүтээ энд халууны шил байна. Бас ийм халууны шил аваарай гэж хэлсэн. Тэгээд энэ ийм халууны шил авсан. Энэ халууны шил нь болохоор уцтай холбогдчихдаг. Тэгээд уцтай холбогдсонготой уцсан дээр одоо нэг өдөр болгон хэмжсэн халууных нь хэмжээсүүд нь ингээ хадгалагдаад явдаг гэсэн үг. Тэгээ 15 секундэд шууд халууных нь хэмжээ нь бол гарч ирэх юм байна. Ингээд ардталтаа ингээ уцтай ингээ холбогдчихдаг. Ийм халууны шил авсан. Энэ нэг нурлтын юм. За энэ бас нэг пижоных юм байна. Baby powder гинэ. Нөгөө энэ тэнд нь ингээд халууцаад ингээд юу яачдаг шүү дээ. Улааж мулаагаа тий. Хөлөрж мөлрөөд ингээд улааж мулаагаад юу янгууд нь тэрэн дээр нь ингээд
пүүдэр шиг ингээд дүрхээд юу яачдаг. Хуурай шулдаг тийм нэг хүүхдийн baby powder гэж. Бас нэг юм байна. Эднийх нь одоо үнэнүүд нь байх. Энэ юу лээ? Энэ нөгөө нус сорогч. Нусын шууд ингээд тий. ингээд сорч. Жоохон хүүхдийн нус нь айгүй их гоождаг юм шиг байна. Тэгэнгүүт нь ийм нус сорогч дээр авсан тий. Энэ нус сорогчийг бас манай хүний найз майзууд нь аваарай гэж айгүй их зөвлөсөн гэсэн. Дараачих нь болохоор ийм хүүхдийн нөгөө шампунь нөгөө юу лээ? Тос мос ийм юмнууд нь ийм жижиг савлгаатайгаар авсан. Эхний ээлжинд нөгөө хэрэглэж үзэж жагаад тэгээд нөгөө харшил маршил өгөх нь яах нь үзэж жагаад тэгээд ингээд томсгоод юу гэж бодоод эхний ээлжинд ийм жижигээр нь авсан. Ийм 4 төрлийн сет. Бэн. За дараагийнх нь болохоор бас ийм хөөрхөн нөгөө нэг бодинууд нь бас ханцуугүй урт богино гэдэг ийм 3 ширхэг ийм 6 төрлийн боди авсан. Энэ нь болохоор 5970 юм нэ. Ийм хоёр жижигхэн өмд. Бүр хамгийн жижиг сайз нь 70-60 см байдаг юм шиг лээ. Тэгэхээр ийм залтай ийм хоёр өмд авсан. Цэцэгтэй. Энэ миний сонголт. Энэ ягаан цэцэгтэй. Тэгээд нэг ийм дэвхэ авсан. Яа. Айгуу зөөлөх материалтай. Тэрэлүүд нэг юм тий. Тэгээд эдний энэ хүүхдүүдийнх нь энэ юмнуудынх нь тий нөгөө нэг оюуснууд нь дандаа гадна талдаа дотор талдаа байх нэг нухгүй амар тийм зориулттай юм билээ. За энэ нөгөө нэг бэлин байна. Нөгөө нүүр мүрээ майжаад яагаад идэг гэдсэн болохоор ийм бэли авсан. Тэгээд Охин хүүхэд хөөрхөн царайтай байхгүй болохгүй. Багаас өөрийгөө маажаад царай мөдөө олчвол болохгүй ш. Ийм юу авсан. Тэгээд ийм хөөрхөн малгай авсан. Хөөрхөн хамаартай. Бараг төрөөд гарахтаа бараг энийг энэ малгайг өмсөж гарах хаа. Тий. За энэ болохоор миний юм байна. Энэ нөгөө нэг төрсний дараа өмсөх нөгөө эрт үзэн дээрээ тийм бүстэй юм гизний нөгөө арцэг марцгийн юу шууд ингээд хэвэнд оруулдаг гэдэг ийм бүс ийм нёвтэй. Бүс хэрэг болдог юм гэсэн. Тэгээд энийг төрөөл шууд хэрглэж болно гэсэн. За энэ болохоор нөгөө нэг доогоороо онгоодог бас миний бандаж имлэг нөгөө төрсний дараа хэрэг болно гэдэг. Энэ болохоор бүхэл левчиг нөгөө урдураа онгоодог ийм хоёр юм байна. За энэ левчиг шууд ингээл биш гэж гараад ирсэн шүү дээ. Тэгээд энэ бандаж нь болохоор биш гигэд биш гэж гараад ирсэн шүү дээ. За ийм цүнх авсан. Энийг тэгээд төрх үедээ нөгөө имлэг руугаа хэрэгтэй юмнуудаа хийж авч яваад тэгээ бас ийм уртаас өртөө. Тэгээд төрснийхаа дараа болохоор нөгөө хүүхдийнхаа нөгөө памперс дээр солих юу сүү мүү гэдэг ингээ ойр зүрийн юмнуудыг хийгээд аваад явах зүгээр юм байна гэж бодоод. Ардаа үүрдэг биш юм надаа эвтэйхэн санагдаад ийм авсан. За энэ энэ би энийг бас би авсан. Энэ бас миний хүүхдээ авсан мини пүүх. Хүүхдээ мини пүүх дуртай болгоно. Анханаас нь ингээд сургачвал те дуртай болчих шít. Нохоог ингээд нэг юмд сургачаар тэрэндээ ингээд тэр чигтээ сурдаг шít. Тэрэндээ яг адилхан. Пүүх байна. Энэ нэг юунаас нь ингээд өлөгдөг тоглоом. Юу лээ? Нэг тэрэг мэрэгнээс нь ч юм уу ор морноос нь өлөгддөг. За дахиад их пүүх байна. Энийг бас би авсаа. Энэ бас миний хүүхдийн юм аа. Энд чинь унтахтаа хажууд нь ингээд цуг унтуулах юм. Тэгээ хүүхд чинь ингээд анханаас ийм нэг хөөрхөн юмтай цуг унтахаараа тэр чигтээ цуг унтаад сурчдаг гэсэн. Тэгэхээр аюу амар. Энийг ингээд хажууд нь байнга байлгана.
Ер нь цаашдаа гэрээр дүүрэн пүүх болох байхаа. За тэгээд дараагийн нэг хэрэгтэй юм болохоор нөгөө юу хөх саадаг, бүхний сүү саадаг ийм авсан. Энэ гэхдээ нөгөө нэг автомат биш бас механикаар ингээд өөртөө ингээд саадаг. Тий, ягаад автоматыг аваагүй гэхэлэр автомат юмд бас яг итгэлтгүй тий. Гинэт амар хүчтэй сороод эхлэх ч юм уу эсвэл жоохон удаан болчих ч юм билүү. Бас айгүй төвхтэй тэгэл энэ тийм залгуур залгана эсвэл цэнэглэнэ гэдэг төвхтэй учраас нэг юм ингээл базаал тэгэл хөхний сүн ингээл гоожоол. Тэгэл гоочсон сүг нь ийм уутанд хийгээл бас хөлдөөж болдог нөгөө нэг бүхний сүү хадгалдаг уут гэдэг ийм зориултын уутан байдаг юм билээ. Тийм тэгэл энэ уутанд хийгээл хөрөгчөндөө тэгэл хөлдөөч. Тэгэнгүүтээ 1-2 хоногийн дараа бүгдх юм болоо яадах юм бол нэг тэгсгээд онсоор бичдэг цаас мас ингээд дотроо юмнууд нь байна л. Тийм дотроо ингээд цаастай гэж штэ тэр цаасанд нь тэдэн сарын тэдэнд ингээд цаасан сүү гэж бичээд тавьчихгуудаа буцаагаад уулгаж болох нь штэ. За энэ юу лээ? Энэ нөгөө энэ чинь юу штэ? Хөвөн гэх юм уу? Энд ч одоо нэг тийм коттон гэдэг чинь даваа штэ тий. Тийм даван материалтай нойтон салфетик шиг нойтон даван алчвар гэх юм уу. Тэгээ хүүхдийнхаа нөгөө нэг энэ бохирдсон амны ойр хавийг арчдаг ч юм уу эсвэл хүүхнийхөө толгой молгойг арчдаг ч юм уу өгзөг мөхөсгийг арчдаг ч юм уу тийм зорилттой. Энэ дотор 100 ширхэгтэй гэж юм. Нэлийн одоо харилцах байна. За дараагийнх нь үүргэвч. Ийм үүргэвч авсан. Энэ үүргэвчийг манайхан санаж байна уу? Нэг өмнөх нэг аавын бичлэгээр нэг аав боллоо, аавын сургалтанд суулаа гэж очсон шүү дээ. Тэгэхэд нэг ийм үүргэвч нөгөө зүүж үзээдсэн. Өмнөх бичлэгэн дээр байгаадаа үзээгүй байгаа хүмүүс бол үзээрэй. Тэр бичлэгэн дээр өөрж үзчихсэн үүргэвчтэй айгүй адилхан үүргэвч. Энэ тэгээд энийг бүр зорж айгүй үнэтэй авсан тий. Тэдний үүргэвч. Тийм. Тэр нөгөө имлэгээс нас санал болгоодсон номер 1 хүмүүс японочууд айгүй хэрэгжилж байгаа тийм үүргэвч гэж хэлсэн баггүй. Тэгээ энэ үүргэвч айгүй үнэтэй байсан. Энэ хэд гэж хэлээ? 3000 байсан. Тийм үнэтэй байлаа. Тийм 3000 гэдэг чинь баг 600-700 мянган төгрөгийн үнэтэй гэсэн үг шүү дээ. Энийг бүр зорж би аавн гэсээр авсан. Өөрийг авахгүй гэсээр байгаа энийг авсан. Тэгээ энэ гацуур. Тий. Бас чиний авсан. Энэ бас миний авсан гацуур байна. Энийг бас хүүхдэд зориулж авсан. Манай хүүхд ч одоо баг шинэ жилээс өмнө ч хамаагүй төрж магадгүй байгаа учраас хүүхд маань бас шинэ жилээс өмнө төрчих юм бол хүүхдэд зориулж юм жижигхэн гацуур авч өгсөн. Тэгээ энэ гацуур нь шүү дээ. Ингээд залгуурт залхангууд ингээд яолох шиг ингээд асчдаг адилхан. Тэгээ энийг хүүхдэд зориулж авсан. Merry Christmas. За тэгээд хамгийн сүүлийнх нь ийм аймс. Мама папа. За ингэ болсон уу? За болцсон уу? 39 төрлийн бараа авсныгаа танилцууллаа. Одоо ингэ харуулхаа би таад. Манай зургатан дээр хүртэл ингээд шинэ жилийн уур амьсгал орсон. За харагдаж байна. За анжинээс манай Вини Пүүх байна. Ингээл нөгөө үрдэг цүнх бүх юмнууд нь саяны авсан юмнууд ингээ бүгднийг энэ хавар ингээ өрөө тавьчлаа. Манай гэрт бас ингээ уур амьсгал орцсон. За би энийг ингээ сууж өгдөө. За би нэг холоос ингээ таваад өгье. За хизээ нэгэн цагт манай хүүхд бас төрөөд энэ бичлэгийг үзэж магадгүй төгөнгөт аав ээж хоёр ингээ байж шүү. Ингээ байжсэн шүү. Ай. За нэг тиймэрхүү өнөөдрийн тэгээ бичлэг нэг энэ хүрээд дуусах болоо. Юу яачлаа. Зөндөө олон юм биччихлээ. Зөндөө олон худалдан авалт хийснэ. Харууллаа. Тэгээд асуух юм байвал бас асуугаарай. Битээр бас. Битээр нөгөө нэг юугаа аваагүй байгаа тий. Тийм. Тэрэг ор мороо аваагүй байгаа. Тий, хүүхдийн тэрэгтэйгээ хүүхдийн ороо авч амжааг байгаа. Тэр хоёрын дараа нь авна. Өнөөдөр аваагүй учраас тэгэхээр битээр одоо ингээд энэ авсан зүйлүүд чинь ингээд
110 мянга 110 мянга биш ээ. 110 мянган йен гэдэг чинь Монгол бүгээр хэд юм бэ? 2 сая 600 500 2 сая 500 600 хавцаа болчихж байгаа байхгүй. Тэгээд за өнөөдөртөө болио. Дараагийн удаа бас хүүхдээ төрснийхэн дараа нь авъя гэж одоо. Тэгээ өнөөдөр ингээдээ үнийн судалсан байгаа. Тэгсэн чинь биш тэгээ хүүхдийн тэр төрөг болохоор 7 мянга гэж хэлсэн. Яг надад таалагдсан шүү дээ. Битээр таалагдсан 7 мянга 8 мянга хавцаа байсан. Тэгэхээр чи ойролцоогоор басны 2 сая төгрөг хавцаа болно. Тэгээ дээрэс нь орн бас 8 мянга гэж хэлсэн. Тэгээ тэр нь болохоор сет дээр тий. Тэр орн айгүй гоё орсон. Тэгээд 2 нас хүртлээр хэрглэж болно гэсэн. 2 нас хүртэл хэрглэж болохоор тийм ор байсан. Тэрийг бас битээр авахаар төлөвлөсөн байгаа. Тэр нь бас нэг 8 мянга гэдэг чинь бас нэг 2 сая ган төгрөг болох юм байлээ. За тэгэл тэр хоёрыг авчвал ерөнхийдөө эхний ээлжинд бол болох баха. Тэгээ дараа нь дахиад зөндөл хэрэг болох л та. Идэж уух юм аминд юм гээл те. Тэгэл хэрийг нь аваад явна да. За ерөнхийдөө нэг өнөөдөр нэг иймэрхүү байлаа. За тэгээ дараагийн бичлэгээр уулзцаая. Тэр баяртай.